За сайн байцгаана уу? Сайн байна уу? За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргье. Мэндийг сайн хүргэе. байцгаана уу? Сайн байна уу нарсах? Сайн байна уу чоках? Сайн. Сайн байцгаана уу? Давын дэлхийн өнч болд байгаа Монгол хүмүүсээ. Та бүхэндээ эрүүл их сайн мөхнийг хүсье ирээё. Ерөөл Батар шиг. За. Өнөөдрийн манай подкаст манай Швед улсаас 2 хүн оролцож байгаа. Нэг нь бол манай Хред Овхтэй Шинжилт, нэг нь манай Хатхин Овхтэй Долгион 2 хүн оролцож байна. Өнөөдөр бид нар бол нэг өөр Монголын түүхэнд бас нэг айгу чухал одоо хэсэлбэр ярих байгаа. 1989 оны 12 сарын 10-нд Монгол улсад ардчилсан холбоо анх байгуулагдаж тэгээд ардчилсан сонгуул болоод сүүлд ардчлалын 13 гэж алтан хараа цайг яригдж байгаа хүмүүсээс одоо илүүгд орж бай Монгол улсын ерөнхийлөгч болсон, Батхуулгай Монгол улсын баатар болсон, тэгээд хотын дарга болсон. Өшөө манай Сосор Барангой байна тийм аваад маш олон ардчлалын хараа цайнууд байд юм аа. Гэхдээ хүн болгоо нь бас мэддэг өөр Монгол тийм ээ бас 90-ад он бас ардчилсан холбоо өмнөд Монголын ардчилсан холбоо байгуулагдж байсан тий. Түүнээ одоо удирдагч нь зохион байгуулагч нь Хадаагүй байдий. Тэр хүн болгоо нь мэддэг юм аа. За энэ манай энэ хоёр зочин бол тийм ээ өмнөд Монголын ардчилсан холбооны гишүүн байсан. Тэгэхээр энэ талаар бас манай үзэгчдэд ярьж сонирхолно гэж бодож байна. За шинжилтээ чи хэдэн онд яг ардчилсан холбооны өмнөд Монголын ардчилсан холбооны гишүүн болсон бэ? Би болохоор 1994 он заавч баруун 10 сард байх уу 94 онд өмнөд Монголын ардчилсан холбоонд гишүүнээр эсвэлжсэн Хөх хотод. Тэгэхэд өөрөө оюутан байсан, сурагч байсан уу? Би болохоор одоо оюутан гэж хэлэхэд хэцүү тэр тухай үе те одоо юу гэж хэлэх юм их сургуулаа яг гимнаст төгсөөд 94 онд би их сургуульд орсон юм. Тэгээд Өвөр Монголын Түүх улс төрийн салбар гэдэг багшийн дээд сургууль юм. Тэгээд тэрийг сургуулаа хайчаад Хөх хот ирээд за юу гэж хэлэх вэ? Тэр нөгөө Хөхөд байгаа нөгөө үжил бодол нэгтэй Монгол залуучуудтай хамт тэгээд хувьсгаал гэж хэлэхэд одоо Өвөр Монголын монголчуудын төлөө гэсэн тийм өглөөтэй явжсан. Тэгэхээр оюутан гэж хэлэхэд хэцүү. За оюутан байсан юм байна л гэж хэлэхэд байна тий. Манай Долгион Сайн байцгаана уу? Би болохоор 1991 онд хотод анх очиж исэн юм аа. Тэгээд Хадаагүйтай танилцаад хотод 3 жил дунд сургуулийн төгсөөд тэгээд 1994 онд Өвөр Монголын Монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургууль гэж байсан. Тэр сургуульд өсөж орсон. Тэгээд 94 оны зун өмнөд Монголын ардчилсан холбоонд гишүүнээр өсөж орж исэн. Ийм төгтэй байна. тэгээд яг өмнөд Монголын ардчилсан холбоо гэж одоо голдуу ганц хүн байгуулахгүй мэдээж хэрэг бас өөр ямар хүмүүс байсан бол хэдэн онд яг албан ёсоор байгуулагдсан юм? Өмнөд Монголын ардчилсан холбоо анх 1992 онд байгуулагдсан. Тэрнээс өмнө болохоор нөгөө үүсгэн байгуулагч болохоор Хадаа одоо Дахад Тэгши гэж хүн байсан. Дахад нөгөө Харлуу Тогтон баяр гэдэг 30-хан Өвөр Монголын скетүүд нийлдэж байгуулсан бүр гишүүнтэй байсан юм лээ. Сүүлийн үед одоо нөгөө гэтийн нөгөө яах бичгэн дээр ял тулгах хадаа багс үл ял тулгах бичгэн дээр болохоор 30 гаруй гишүүнтэй байсан гэж бичсэн байлаа. Тэрийг уншиж байсан. Тэгээд та нар өмнөд Монголын ардчилсан холбоо эсвэрхэд ямар нэг одоо хэмжүүр байсан уу? Ямар шаардлага тавьжсэн бол тийм. Одоо яа тий хүнээр танилцуулж орд юм эсвэл хадаа та нарын өөрөө очиод олж авд юм яа тий. Тийм энэ талаар бол ярихад бид нэр хотод очиод Өвөр Монголын багшийн сургуулийн Хараатам сургууль гэдэг
тэр сургуульд очиж 3 жил суралцсан. Тэнд шинжилгээ хоёр бол нэг анги хамт одоо суралцж байсан. Тэгэхэд хотын тэр манай сургуулийн хажууд годомжинд бол хадаа багшийн номын дэлгүүр байсан. Монгол судал номын дэлгүүр гэж тухайн үед хотод бараг хамаагаас илүү ном тодортой ховор ном зардаг тэм дэлгүүр байсан. Тэнд дотор бол хадаа болоод гэргээ шинэтэй хамт тэр номын дэлгүүр эрхэлж байсан. Тэгээд тэнд анх хадаагаатай танилцсан. Тэгээд тэрнээс хойш хадаагаатай илүү холбоотой байж хадаагийн тэр нөлөөгийг хүртсэн. Хадаа бол бидэнд тухайн тэр оюутан сэхэд бол маш олон Монголын түүх илүү энэ дотор өвөр Монголын ойр орчин үеийн түүхийг бидэнд бол ярьж өгдөг байсан. Тэгээд 1994 онд би оюутан болоод Монгол хэл бичгийн тусгаар мэргэжлийн сургуульд ороод тэгээд тэнд Тогтун Баяр гэж тэр сургуулийн багш байсан. Тэнтэй танилцаад тэрнгүүр дамжиж бол Өмнөд Монголын гарчилсан холбоо гэж орсон. Гэхдээ энэ арчилсан Өмнөд Монголын гарчилсан холбоонд орох тусгай шалгуур байдаг. Мэдээж тэр хүнээ Монголынхон төлөө үнэхээр тэмцвэрх сэтгэлтэй байна уу? Үнэхээр Монгол хүн байна уу? Тэгвэл ихэр жоох хэмжээний мэдлэг мэдчтэй байна уу? Хэрж иргэрсэн байна уу гэдгийг нь бол шалгаруулжсэн. Тэр мөртөө тэр жиггэн гişгүн бол авахаас өмнө бол хадаагаа бол нууц аргадан тэр оройн тийм сургалт одоо тийм анги эрхэлж байсан. Тэгээд тэнд бол хүнээ ярих ардчилал Монголын түүх одоо эдийн засаг ч юм уу улс төрийн дэлхийн улс төрийн байдал гэдэг талаар хүмүүст модель өргөдөг байсан. Тэгээд энэ дотроос сунгаж авдаг байсан юм аа. Тэгээд энэ дотроос бол би бил сонгогдож өөрөөс нэг 2-3 хүн сонгогдож орсон байдгийг. Энэ бол хоотонд тухайн юм байдал. Тэгвэл өөр орон нутгаар бас янз байдлаар бас хүмүүс тэр арчилсан холбоонд дэлсэж орсон юм шиг байгаа юм. Тэгээ нэг юмыг тодруулж хэлье гэж бодож байгаа. Ер нь одоо гатад болохоор өвөр Монголд бол ер нь өвөр монголчууд ямар нэгэн улс төрийн зохион байгуулалт өвсөл холбоо байгуулах бол хууль гатын хууль дээр бол тийм зөвшөөрж байгаа. Гэхдээ энэ бол хууль ер нь нууц болохгүй зөвшөөрөхгүй гатууд бол хижээж зөвшөөрөв. Тэгэхээр нөгөө нууц зохион байгуулалт гэдэг бол одоо үндэ бараг ям насаараа тоглож байгаатай адилхан. Тим аюултай үйл явдал. Зүгээр одоо өнөөдрийн бидний арчилсан нийгэмд амьдарч байгаа шиг за өнөөдөр дуртай бол нам байгуулаа, маргааш өвөл өвслөө байгуулаа тий. Тэгээ бид хоёр одоо өнөөдөр ингэ суугаа ярьж байгаа ч гэсэн манай нөхдүүд тэр энэ арчилсан холбоонд холбогдсон тэгээ үүсгэн байгуулсан хадаага одоо 20 жил шорон цугаа өнөөдөр хүртэр гэрийн хороонд за гэрийн хороо гэхээс илүүтэй гэрийн шоронд сууж байгаа одоо ч гэсэн хороотой улс төрийн эрх мэдлгүй энэ ч одоо 20 хэдэн жил сууж байгаа. 95-аас хойш. Тэгэхээр ийм асуудал бол бид нар өнөөдөр ингэ ярьж байхад бол ер нь бол арчилсан нийгэмд амьдарч байгаа бидэнд авч хэлбэл ямар ч асуудал биш те. Ингээд. Гэхдээ бид нарын өнөөдөр ярьж байгаа энэ өглөр болгон өвөр Монгол сууж байгаа хүмүүст авч хэлэх юм бол одоо ч гэсэн аюултай. Тэгэхээр бид хоёр долгоон бид хоёроос гэж ярьсан. Одоо бид хоёр ингээд одны өмнө гарч ярих бас үгэн цэгмэ хэрэгтэй. Тэгээ одоо тэр тухайн үед одоо ийм байдал одоо нууч жохон бөхлөхөн байгуул гэдэг бол тийм амархан асуудал биш. Тэгээ энэгээр одоо гэрвэл одоо бүх юмараа дэнжин тавьж одоо аим насаар дэнжин тавьдаг юмд орж байгаа. Ер нь 94 оны үед өвөр Монголд бол хөх хотод монголчууд ер нь өвөр Монголд яг тийм нэг үндэснээ үжил ухамсар дахин сэргижсэн. Тэгээ залуучууд тийм үжил ухамсар залуучууд яг маш олон байсан. Тийм сайхан цаг байсан. Тэгэхээр долгоо бид нарын одоо 91 онд ингээд хөх хотод очиход хөх хотын монгол сургуулиуд, их сургууль, дунд сургууль, тэгээд нөгөө тусгай мэргэжлийн сургуулиуд тэгээд сургуулиудын сэхэтүүд хоорондоо бүр холбоотой. Тэгээд ном унших дугайлан байгуулад тэгээд тэр ном унших дугайлангууд нь хадаа багшийн тэр Монгол судлалын номын дэлгүүрээс очиж ном сэтгүүл авдаг байсан. Тэгээд тэр шугамар ингэж явсаар агаад хадаа багштай танилцсан л да. Тэгээд эхний үед бид нар ч одоо 91 оноор танилцаа 94 он гэдэг чинь бас 3-4 жил явж танилцжээ л. Бүр сүүлд бид нарын одоо оюутан болсон үед л одоо ийм зохион байгуулалт байна гэдгээ хэлээд хүсэлтэй бол та нар орж болно иймэрхүү юм байна шүү гэж хэлж ирсэн. Тэгэхдээ энэ бол одоо гатад бол маш нууц байдал. Одоо мэдх тийм л тэгэл бүх юм дууссан гэсэн үг. Энэ одоо тухайн үеийн одоо тэр хөдөлгөөн энэ 10 Монголд ч гэсэн одоо яг арчлалын хөдөлгөөн чинь тэр үед чинь одоо ерөнхийдөө бол ялсан тэгэл одоо нийгэмд одоо асар их л өөрчлөлтүүд гарч исэн үе л дээ. Тэгээд Өвөр Монголын Өмнөд Монголын арчилсан холбоо энэ
Монгол улсын ардчилсан холбоотой ер нь холбоотой байсан уу? Ер нь ямар нэгэн тийм байдлаар одоо холбогдод нөлөөлсөн одоо тал байдаг юм уу? Ар Монголоос. Энэ бол яг шууд холбоотой гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ Монгол дүрмсэнээр арчлалын хөдөлгөөн бол өвөр монголчуудад нөлөөсөн нь мэдээж. Тухайн үед бол бид нар бас тийм сонин ч юм уу ар Монголоос ирсэн хүмүүсээс сонингийн одоо тасархай ч юм уу олж уншдаг байсан. Арчилсан холбоо байгуулагдаж байна. Одоо Монголоос сонгуул явагдаж байна. Жагсаал жуглаа гарна гэдгийг хүний ам дамжаад ч юм уу тодорхой бас модельээр явдаг байсан. Тухайн үед бол бид нэр 10 жилийн суух хүүхдүүд байсан болохоор бас нэг сайн тодорхой модель мэдээж хадаа юм уу тэр ихтэй сургуульд байж байгаа багш наруу одоо сэхэтүүд бол мэдээж тэдэн дээр талаар бол модельтэй байсан. Өөрөөр хэлбэл Монголд болсон арчлалын монголч гэхгүй бүхтэл хэд болсон одоо зөвлөлт холбоод бас ядарч унж арчлалын салхин гэж сэвэлж байсан тэр үед бол өвөр монголчууд шигсэн бас энэ бол нөлөөсөн гэж үдж байгаа. Дээрээс би сүүлд тэр Тогтон баяр гэдэг бас шоронд хэдэн жил суугаад гарч ирсэн. Тогтон баяр багштай ярьж ирсэн. Тэгэхээр Тогтон баяр багш хэлж ирсэн. Гятууд бол Тогтон баярд бол гэсэн та нарын хөдөлгөөн өвөр Монголын арчилсан холбоо энэ байгуулсан чинь бол энэ дэлхийн тэр арчил юм уу Монголын арчлаас болж тэр үр дүнгоос болж ийм нэг үнсэхэтүүд буруу жамаар одоо явж бидний улс орныг өдөн сүйтгэх юм уу одоо салгах гэж оролцсон юм та нарын буруу тийм үдэл санааны нөлөөлөлд хүрсэн байна гэж дүгнсэн байдаг гэсэн. Тийм учраас энэ бол ялцчихгүй Монголын арчилсан хөдөлгөөний бас нэг өвөр Монголд тийм шилдгийн одоо нөлөөлсөн гэж үжиж болно тэр утгаараа бол. Тий нөгөө Монголд арчил 89 онд байхад би яг нөгөө анх томдод 16 таа байсан юм уу та. Жох хүүхэд байсан гэж болно. Тэгэхээр нэг сайн санахгүй байна. Гэхдээ өмнө Монголд 89 онд нөгөө Хөх хотод гаттын нөгөө оюутны хөдөлгөөн үүсгэхээс өмнө тий 4-6 сараас өмнө 3 сард өвөр Монголын их сургуулиудын оюутнууд хөдөлгдсөн байлээ тэр үед. Тэгээд нөгөө 4 сарын 12-нд 16-нд Чингисийн дагалдах хийнэ гэдэг. Тэрийг хийлэхгүйгээ тэгээд өвөр Монголын багшийн их сургууль яамын оюутнууд гарч жагсаал хийж. Тэгээд нөгөө өвөр Монголын Чингис хааны юунд нөгөө өвөр Монголын их сургууль багшийн дэс сургуулийн нөгөө намын орны дарга хэн гэсэн үнийг мөргүүлж ирсэн нөгөө оюутны нөгөө жагсаал хийх Чингисийн дахлаг хийхээ хоригдсон нэг буруу шааж тийм ээ тэр хүний залхааж Чингис хааны юунд мөргүүлж ирсэн гэж ярьдаг байсан. Ер нь бол энэ бол 89 оны хятад болсон тэр сургачийн хөдөлгөөн, тэгвэл хотод болсон сургачийн хөдөлгөөн, тэгвэл Монгол улсын арчлалын хөдөлгөөн, бүгд эдгээр дэлхийн болсон тэр арчлалын тэр шуургал бас нэг хэсэг гэж үжиж болно ерөнхийдөө. Тэг ер нь бол яг уу ялч чавыг тийм өвөр монголчууд болохоор ерөөсөн одоо давшингай цавын орсаад бол монголоор дамжиж өвөр монголоор орж ирчихээс хижээч урдаас гатаар дамжиж өвөр монгол руу ордог тийм цав ерөөсөө байдаггүй байсан. Анх нөгөө 1925 онд өвөр монголын ардын ховсгалт нам гэж жанчход байгуулагдаж тийм чуулганд байгуулагдаж ч гэсэн Монголын ардын ховсгалт намын нөгөө дарга 3 дахь эзнээс нь бол дамбд орж байгаа. Дамбд орж байгаа тийм дамбд орж тийм. Эднэр ч очиж нөгөө өвөр Монголын ардын ховсгалт намыг жанчход 1925 онд байгуулагдаж байсан. Тэгээ ер нь бол баруунаас ялах өвөр монголчуудын хов зэявд ер нь Монголтой холбоотой түүхнээс аваад ар Монголтой одоо энийг бол дараа нэрийг бодчих. Ер нь өмнөөт Монгол гэдэг яагаад өмнөөт Монгол гэдгийг ингэдэг дээр бас нэг ямар өмнөөт Монголын арчилсан холбоо гэдэг нэрсэн талаараас тэгж бодож байна. Өмнөд Монголын одоо арчилсан холбоо байгуулагдаад ер нь та нарын мэдж байгаагаар ямар үйл ажиллагаа явуулсан бол тийм. Өмнөд Монголын арчилсан холбоо анх байгууллагатаас өмнө би сая ярьжсэн тийм соёлын нийгэмд гэдэг 89 онд хэдэн үжил бол нэгтэй сэхэтнүүд нийлээд байгуулсан байлаа. Тэгээд 89 оноос 1992 он болтор бэлтгэл үе шаттай байсан. Тэгээд тэрнээсээ эхлээд 92 оноос хэдэн сард үлээ нөгөө анх өвөр Монголын арчилсан холбоо болж нууцаар байгуулагдсан байлаа. Гол үйл дадлага явуулжсэн гол үйл дадлага бол ер нь үндсэн зорилго нь болохоор
Өмнөд Монголын ардсан бол Өвөр Монголын газар нутгт дээр тийм ээ Өвөр монголчуудаар гол болгосон Өвөр Монголын өвдөн засах улс байгуулах эхнээ ээлжинд. Тэгээ хүн амын хаан нэг хэсэг газар нутгт дээр төвлөрүүлж игээд тусгаар тогтносон өвдөн засах улс байгуулна гэж хэлсэн. Тэгээ энэ алхам дээр одоо жохог хэсэг хугацааны дараа Монгол улстай одоо бүх ардын сонгуулиар ард түмний саналаар тийм ээ хоёртлынхаа юугаар зөвшөлчлөөр ингээд Монгол улстай нэгднэ гэсэн тийм хөтөлбөртэй байсан. Тэгээ энийг бол хадаа багшаас ярьж байсан. Бид нар энэ үжил бодол бол нийгэм журмын шугамар одоо коммунистын онолоор ирсэн, Ленин Марксизмын онолоор ирсэн ч гэсэн үндэстэн бол өөртөө шийдэх хэрэгтэй тийм. Бүх ард түмэн өөртөө шийдэх болохоор бид нар ямар нэгэн цөөхөн хүмүүсийн саналаар болж байгаа биш ээ. Тийм болохоор арчсан шугамар ч гэсэн адилхан тийм ард түмний саналаар өөртөө шийдэх болохоор тэр шугамар л шийднэ гэж хүмүүст асуудлыг. Тэгснээс биш ямар төр засахын ураа юм уу? Тийм одоо салган бодлого энэ нэг цөөхөн өдөн санаагаар ингэ шийдэх асуудал биш гэж ярьжсэн. Тэгээ ер нь бол нууц зохион байгуулалт байсан. Тэгээд ер нь гишүүнчлийн хувьд маш ер нь бүх юм бол тийм ил биш. Тэгээд байнга юу гэж хэлэх вэ? Гишүүдийн хоорондоо ч гэсэн нөгөө холбох талаар ерөөсөө нэг мэдэхгүй. Би одоо тэр тухайн үед одоо ийм хүн бол гишүүн гэдэг ерөөсөө мэддэггүй. Ягаад гэвэл зөвхөн бид нарыг нөгөө танилцуулж орсон. Тэгээд нөгөө эсж авсан энэ хүн л одоо хэн энэ намын гишүүн гэдгийг мэддэг. Тэгээд тэрнээс цаашаага одоо намын дарах хүн юу гэснийг мэддэггүй. Тэгээд тухайн үед яг нөгөө Өвөр Монголын өмнөд Монголын арц бол өөрийн далбаатай байсан. Тэгээд бас бүртгэгт уншдах тангаргийн өгтэй тэг хөтөлбөрөө танилцуулж байсан. Эхлээд юунд ороход. Тэгээд тангар өөр гэж орсон. Тэгээд бол ер нь бол маш нууцтай байсан. Тэгээ яг 92 оноос одоо 94 онд намайг 95 оны 12 сарын 10-нд болтор бол ер нь Өвөр Монголын хөвчөнд миний мэдчихээр тийм ер нь бол аймаг сумуудаарч гэсэн гишүүнчлэлтэй байсан юм шиг лээ. Тэгээд яг ер нь бол тогтмол хугацаанд гишүүнүүдтэй нөгөө хөх хотвол ороймарын цагаар гишүүнүүд нийлдээд өөрсдөө ч юм уу эсвэл нэг ярмын багш нь яагаад ингээд гिचээл заадаг байсан юм. Суралцахын маягтай. Энийг гаттад болохоос үед за нэг тийм суралцах анги эрхэлсэн хадаа тийм эрхэлсэн гэж тийм хэрэг тулсан байлаа. Та нар одоо ингээд уян хотын захиалнуудыг ингэж өдөөж анги эрхэлсэн гэж. Тэгэхээр тэр бол тийм юм байгаагүй. Ер нь бол яг хуу тухайн үед нөгөө түүх сайн мэддэг бол одоо багш их сургуулийн түүхийн салбарын багш Харлуу гэж багш манай намын нарийн бичгийн дарга байсан. Өмнөд Монголын арц салбарын энэ хүн бид нар одоо бид нар энэ хүний ураад түүхийн хичээл явуулдаг байлаа. Өвөр Монголын ойр орчмын түүх. Тэгээд хүнээ эрхийн хичээлийг Чанхайшаан гэж одоо намын ороод алдаг болсон зүүн Монголын монгол хүн бид нарт олон улсын эрх зүй, хүнээ эрх, үндэстний эрх, чөөхөнгийн эрх ингээд олон зүйлийг заадаг байсан. Тэгээ ер нь олон ном уншчихлаа. Тэгээд ер нь бүх орн Өвөр Монголын өөр сургууль тухайн үед ер нь оюутнууд ер нь өөрсдөө тийм холбоотой байсан юм. Дээрээс өмнө бид нарын үед. Тэгээд яг хуу сүүлд нь одоо өдөрөө дамжсанаа дараа бас тухайн үед хадаа агшаамд бас айцтай байсан шиг залуу хүмүүс болохоор хит халуурал тий хөх хотод бид нар чинь нөгөө хөх хотын их сургууль донд тусгай мөрний сургуулиуд нийлээ хөх хотод наадам зохион байгуулна гэдэг Монгол оюутны наадам зохион байгуулна гэдэг бүр тийм бэлтгэл хийжсэн. Тэгээд сүүлд нь хадаа агш тэрийг боловлж ирсэн. Яагаад гэвэл одоо хүмүүсийн гатын анхаарал орж болохгүй. Тэгвэл одоо бүх юм аюултай тий бүх юм гэдэг нь тэгээд бас залуу хүмүүс чинь бас арай жоохон халамжтай бас хэцүү. Тэгэхээр залуучуудын одоо яаж ингэж бас тайван байх энэ бас их жоохон дадал байсан юм шиг. Тийм. Тэгээд одоо бид нар дахиж эргэж харахад тохиолчийн 1992 онд Өмнөд Монголын арчилсан холоо байгуулагдлаа гэж ярьлаа. Тухайн үед одоо дэлхийн байдал, Гятадын дотоодын байдал ингээд харахад бол зөвл толоод улс жадарж унаад зүүн Европын маш олон улсууд арчилсан улс болсон. Монгол улс маань одоо арчилсан тогтолж байгааг шилжчихсэн. Тэгэхээр 1989 оны Гятад дахь оюутны хөдөлгөөн ялгдсан ч гэсэн энэ бол арчлалын чагуур хурж ирлээ. Дэлхийн одоо тиймэрхүү одоо коммунист засал унжвэ гэдгийг бол тухайн үеийн цаг үеийн байдлыг бид нар тэгдэг хүнжсэн. Тухайн үе одоо хадаагаар төрүүлсэн толгойлсон одоо Өвөр Монголын захиаттууд тэгж үжижсэн. Дээрээс 1997 онд Хонконг буцаж ирнэ гэж байсан. Юу Гятад руугаа. Тэгэхээр Хонконг бол арчилсан тийм тогтолцоо цаатай улс. Тэгээд Гятад улс бол зах зээлийн системд шилжижсэн. Дээрээс нь Хонконгийн одоо арчлалын үйл санаа бол Гятад улсад бол орж ирнэ. Энэ үед бол
Гэтэд бол арчил орж ирнэ. Энэ үед бол арчил орж ирэхээр өөр монголчууд юм уу одоо төвд айгуурж ирэх юмрхүү чөвки гэдэг улсууд бол эрхчлөөгөө олох хүний эрхийг дээдлсэн тэр нөхцөлд орвол эрхчлөөгөө орд тусгаар болох боломж бол байна гэж тухайн үеийн одоо төсөөл нь бол тийм байсан. Тийм учраас 1997 онд Хонконг очиж ирэхээс өмнө манай өөр монголчууд бол жоох бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ойгоорчууд бол өөрийн хүч байгаа төвдүүд бол Далай ламаар төрөөс засгийн газар байгаа. Өөр Монголд бол ямар нэгэн одоо зохион байгуулалт байхгүй байна. Тийм учраас 1997 оны өмнөөс авдаж бид нэр жоох хэмжээний бэлтгэл байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гэтэд арчил хурж ирээд энэ гэтийн коммунист засаг дурхаас өмнө бид нэр улс төрийн зохион байгуулалт орох хэрэгтэй гэж иймэрхүү жаахан нэг яарсан маягийн тэмдэг үдэл бодол явж исэн. Тэр одоо чагийн хожих гэсэн үднээс бол өөр Монголын арчил холбоог байгуулж одоо цаг үед бид нэр бэлдэж байсан. Өөр монголчууд одоо хэттүүд бол одоо тэг тухайн үед бол тэгж цаг үе гэдэг үгнээ тэгж бол бэлдэж байсан. Энэ бол бэлтгэл шат. Тэгээд бол Өөрөд Монголын арчилсан холбоо байгуулагдаад бол зорилго нь бол юу байсан? Өөр монголчууд бол тосгоор тогтолж гарна. Дараа нь бол тэгээд Монгол улстай нийлэх гэсэн иймэрхүү бас одоо ярилцлага явж исэн. Тэгээд Өөрөд Монголын арчилсан холбоо бол юу байсан юм аа? Өөрөд Монголын дуун гэсэн нэг сэтгүүл эрхэлж исэн. Тэр нэг олон хугацаа хөвлөгдөг байх нэг 2 3 хугацаа. Гэхдээ энэ бүх үйл ажиллагаа бүгд нуучаар явагдаж байсан. Тэгээд хадаа бол Өөрөд Монголын арчилсан холбоонд бол ингээд нэг мөрийн хөтлөөр болох зорилгоор бол Өөрөд Монголын гарах зам гэсэн ном бичсэн. Тэгээд тэр ном бол хөвлөгдөөгөөр гэттийн одоо гард орсон эдийн болтол одоо хөвлөгтүүдийн гартал байгаа. Тэгээд тэр Өөрөд Монголын гарах зам гэсэн ерөнхий санаа нь бол юу байсан? Өөр монголчууд одоо яаж өнөөгийн байдалд ороос яаж би тусгаар ус гарах уу? Яаж эрх чөлөөндөө хүрэх үү гэдэг тухай тийм нэг одоо тухайн үеийн нөхцөл болж байгаас болж одоо тухайн үеийн одоо сахиттуудын тийм нэг одоо бодлого гэдэг юм уу бичсэн тийм нэг ном байсан. Тэр үед бол ихэнх хэдэ ийм нэгэн юу санаа явагдаж ирсэн. Өөр монголчууд одоо бараг 70-80% нь гэттүүд байгаа. 20-30% нь монголчууд байгаа. Тэгэхээр одоо энэ гэттүүдээс салахын төлөө болохгүй бид нар нэг хэсэг гэтэд дууссан нэг хэсэг гажраа гэтэд өгөөд одоо өөр монголчууд нь одоо нэг асуу монгол гажраа төвлөрч цугаад ингээд өөрөөр хэлбэл гэтэд одоо гажир нутгаараа эрх чөлөөгөө сольж авдаг юм уу гэсэн иймэрхүү нэг бодолтой байсан. Гэхдээ энэ бол нэг жоохон маргааны шинжтэй байсан. Жирам босоод эл гажрыг буцааж өгөхгүй, эл гажрыг гэтэд өгөхгүй энэ гэдэг. Тэр бол тухайн үеийн одоо 1992 оны үеийн тухайн үеийн тэр нөхцөл байдлаас л болсон иймэрхүү одоо дүгнэлт гэж юм уу иймэрхүү байдал болсон юм. Тэгээд бол хадаагаар дүүсэн одоо Өөрөд Монголын арчилсан холбооны тэр одоо гишүүд бол суртал угаавал юм одоо нуучаар нь шүү дээ. Сэхэтүүд маш олон уян санаа надад ижсэн. Тэр дундаа тэр уяатууд 10 жилийн хүүхдүүд бол маш олон тийм нөлөөлөл гадал их хийж байсан. Энэ бол Өөр Монголын маш олон жүүн баруун шуу аймгаар бол тиймэрхүү ном унших дугайлан тиймэрхүү нууц бүлэмгүүд байгуулагдсан байсан. Тэгээд ерөнхийдөө бол соён гөрөлөх талын үйл ажиллагаа явуулж тийм уян санааны тийм бэлтгэл байдалтаар ингэ явагдаж байсан юм аа. Энэ одоо хадаагаа бол одоо их том нөлөө үзүүлж исэн. Ер нь гол оюун санааны удирдагч байсан хүн байна л да, тийм ээ. Тэр энэ хадаагааны тухай түүний намтар одоо туулсан замнал одоо үзэл санаа энэний тухай дэлгэрэнгүй танилцуулж ярьж өгөөч. Хадаа багш өөрийнхөө үжил санаа болохоор өмнөд монголчуудын гарц гисэн тэр номдоо тусгасан. Тэгээд яг уу ном нь болохоор тухайн үед бол нооргондоо байсан. Хэвлэгдээгүй. Тэгээд хүмүүс бас тарааж идэг өөрөө уншаад тэгээд нэг хэдэн гişгүүд нэг олж уншсан юм шиг үлээ. Тэгээд сүүлд нь яг энэ номны агуулгыг болохоор гаттын шүүхээс хадаа багш ял тогтоохын үед 4 жилийн ялаар залтсан. Тэгээд энэ дээр болохоор гол үндсэл нь болохоор болсон зүйл нь юу гэхээр номд өмнөд монголчуудын гарц гисэн номынхын агуулгаас тий энэ гол ишилжигээд тэгээ энэ хүнд ял тогтоосон. Тэгэхээр энэ зохион байгуулалт боттой вил адлаг гэсэн юм байгаагүй зөвхөн юу гэж хэлэх вэ? Уян зөвхөн нөгөө үжил санаа байсан. Тэгэхээр вил адлаг байгаагүй. Яагаад гэвэл бид нэр энэ хүмүүсийн ингээд сэтгэжсэн бол жохоодын их норгон дээр би одоо өнөөдөр цаасан дээр бичээ тий би өөр монголчуудын ирээдүйг одоо жишээ нь яаж шийдэхгүй би одоо яаж бичиж болно шүү дээ тийм биз дээ. Одоо тэгэхэд гятууд энэ номны үжил санаагаар нь ишлэл болгоод энэ хүнд ял тогтоосон. Яагаад гэвэл
Гат улсыг одоо төрийн хаглан боддог. Тэгээ нөгөө бас Монголын тагнуул гэсэн ийм хоёр ялаар 15 жил ял өгсөн шүү дээ шоронгийн ял. Тэгээ энэ бүх хадаагш яг уу ер нь бол хадаагш одоо өнөө жил чинь хэд үж байна. 1955 он төрсэн хадаагш Өвөр Монголын Ханган аймгийн Залай төвшөө тий. Залай төвшөө төрсэн тийм залай төвшөө тийм төрсэн. Тэгээд 40 настай да 1995 онд тийм нөгөө өмнөд Монголын арчилсан холбоог нэ зохион байгуулалт гатад мэдэгдээд ингээд гатын засгийн газраас хадаа багшийг баривчлаад тэгээ өмнөд Монголын арчилсан холбооны гишүүдийг баривчлаад хадаагийн эхнэр шинэ багшийг барьж шоронд хийсэн. Тэгээд ер нь бол эндээс хойш одоо олон жилийн турш гатын шоронд одоо хамгийн хүнд хэцүү нөхцөлд өөрийнхөө үжил бодын төлөө ерөөсөө нугарч метраагүй энийг баримтал тэмцсэн. Ингээд 15 жил хоригдох байсан ялын уртгаагаа 19 жил хорсон гэдэг. Тэгээд ч гэсэн хадаагч өөрийнхөө нөгөө үжил бодлоосоо буцаагүй би бол ерөөсөө гатын хуулиж өрсөн зүйлгүй хүн төрөлхтний хуулиж өрсөн юм байхгүй. Би бол Монгол үндэснийхэн төлөө эрх ашигын төлөө шодрог хөвлөлөөр тэмцсэн. Миний бол зөв хуулаар хийсэн зөв шодрог хийсэн зөв гэдэг. Ингээд 19 жил гүрийгээ ерөөсөө өвдөг нухарч боож өгсөнгөө ингээд босоогоор гарч ирсэн монголхон байгаамаа хадаагч тийм. Манай өмнөд Монголын арчилсан холбоо манай хадаа багш ер нь одоо бодоод яхад энэ боловсон хүчиндээ их анхаардаг байсан шиг байлаа тийм ээ. Тийм ер нь бол яг уу тухайн үед өвөр монголчууд ер нь юу гэдгэлт юм. Өвөр Монголд болохоор Монгол уяатад Монгол хүүхдүүдийн ер нь түүх соёлын сурлагыг ер нь хязгаарлалтай. Тэгээ ер нь бид нар чинь сургаал хүмүүс одоо монголоор их сургууль төгсдөр сурдаг ч гэсэн Монголын тухай бичсэн тим бол ер нь бид нарын сурдаг түүхэнд хэдхэн хуц байдаг. Тэгээ энийг болохоор өвөр Монголын уяатууд хүүхдүүд ер нь өөрсдөө ингэж уншиж сурч өөрийнхөө түүх соёлоо мэдж авдаг. Тэгээ тухайн үед яг уу бид нар ингээд анх хот очоод ингээд ном унших дугаард байгуулаа ингээд явж байгаа үед тэр үед нөгөө анх ихтэй энэ хадаа багшийн зохион байгуулалтыг мэдэхгүй байсан. Тэгээ яг уу ер нь одоо төлөвлөгөөтэй гэж хэлэхгүй ер нь бол холбоо юу бэлжижсэн хатай юм л да. Яг уу өвөр Монголд ямар нэг юм болоход заавалчгүй боловсон хүч байх хэрэгтэй. Тийм л хатай биш. Тийм. Ер нь нэг үндэстэн хэрвээ оршин тогтног бол цаг үетэйгээ алхаагаа нийлүүлж явах хэрэгтэй. Тэгээд тухайн үед өвөр монголчуудын хувьд бол энэ хүний эрх ардчил гэдэг бол цоо шинжил байсан. Тийм хүний эрх нь юу байдгийг ардчил юу байдгийг бид нар ерөөс мэддэггүй. Өвөр монголчууд нэг коммунист дэглэм энэ дотор амьдраад байж ирснээс биш энэ хүний эрх ардчил яаж хүн дэлхийдийнхэн одоо чөлөөт нийгэмд хүмүүс яаж амьдрдаг гэдгийг өвөр монголчууд ерөөс мэдээгүй байсан шүү дээ. Энийг лаг хадаагаас одоо дөрөвсөн сэхэтүүд бол эднийг олж мэдсэн. Тэгээд тэр хүний эрхийн тухай маш олон сонгодог зохиолууд байдаг. Хүний эрхийн хууль дүрмж яаж байдаг? Хүний эрхийг арчлыг ашиглаж энэ уугуул үндэстнүүд яаж өөрийнхөө эрхээ хамгаалж байдаг? Жишээл хүн өвхөл, өсөг бичгэн хамгаалах, одоо хөвлөл нийлэх, зохион байгуулах юм эрх чөлөөтэй байдгийн байна гэдгийг мэдэж авчихсан. Тийм утгаараа бол өвөр монголчууд тухайн үед бол соён гэрэлэг тийм үүрэг явуулж байсан. Тэр мөртлөө одоо тухайн үеийн одоо дэлхийн нөхцөл байдлыг ашиглаад бид нар яаж өвөр монголчууд эрх чөлөөнд төрөх үү, цаашаа яаж тусгаар тогтнод хүрэх үү гэдэг бол энэ талаар бол оюун санааны соён гэрэлэг өөрөөр 1990-ад оны үед өвөр монголчуудыг чиглэж соён гэрэлэг тийм үйлдэлтэй байсан гэж би одоогийн цаг үеэс харахад бол тийм үйлдэлтэй байгаа юм да. Тэгээ нөгөө ер нь яг уу өвөр монголчууд ингэж гарах зам хайж байгаа үед те бидэнд болохоор яаж цаг үеийн ол таних те яаж дэлхийн олон улсын хууль үндэснээ нөгөө цөөхөнгийн эрх ашигын хууль энэний хэмжээнд сурч те эдний хэмжээ дэлхийдээ өөрийн алхсаа нэгтүүлж ийж ингээд олон улсын хууль дүрмээр өөрсдийнхөө эрх ашиг хамгаалах те энэ олон улсын зайгийн дагуу яаж гатаа салах уу ийм юм судалж ирсэн тухайд. Өвөр Монголын ардчилсан холбоо ер нь бол одоо нэг хадаа багшийг одоо баривчилсан үйл ажиллагаанд явсан
нэлээд идэвхтэй одоо 92-оос 94 оны хооронд бол нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж исэн тийм ээ. За ингээд одоо янз бүрийн баримтчилгаа эдгээр явагдсан байдаг. Одоо ер нь яг хаана одоо төвөнд байрлаж байна, ямар үйл ажиллагаа явуулж байна? Ер нь одоо гадаад руу гэх юм уу одоо гарсан хүмүүс хэр олон байна? Одоо тийм нэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна уу? Яаж явуулж байна үйл ажиллагаагаа? Одоо бол өвөр Монголын арчилсан холбоо жигээд 1995 онд хадаа багш баригдаад тэгээд чухал одоо хайр утлагтай хүмүүс нь одоо баригтнаас хойш тэр бол үндсэндээ үйл ажиллагаанд зогсож алга болсон. Гэхдээ тухайн үед одоо гишүүн байсан их олон залуучууд бол бас дэлхийн гажаараар явж байгаа. Жишээлбэл шинэ жилд одоо бид хоёр бол Свед улстай амьдарч байгаа. Чигвэл Америк, Япон гэдэг Герман гэдэг олон гажаараар бол тухайн үеийн дээр одоо тэрийн нөлөөнд байсан улсууд байгаа. Тэр мөртлөө одоо ч гэсэн тухайн үед бол хадаагууд ихэнхийн оюутан сэхэтдийн хөвчөөнд үйл ажиллагаа өрнүүлж исэн болсон. Өнөө үдэл санаа бол өвөр Монголын арчилсан холбоодыгээр одоо үйл ажиллагаанд зогссон боловч энэ үр нөлөө бол одоо ч гэсэн явсаар байгаа. Жирэмд сүүлийн үеийн дээр одоо монголчуудын соён гөрөлх үйл ажиллагаа одоо ч гэсэн өвөр Монголд байгаа тэр залуучууд байна. Тухайн залуу хүмүүс байсан. Одоо бол баг эдэр насандаа хүрсэн бүгд л хадаагийн одоо нөлөөгийг хүртсэн гэж би болтол бодож байгаа. Гэхдээ яг одоо ч гэсэн тийм шүү дээ. Яг нэрээр нь хэн байсан гэдэг ихт бол бас л тухайн хүндээ бас аюултай шүү дээ. Гэхдээ бас л тэр хүндээ бас юу ярьж байгаа төв юухээс хэрэг бид нар бол гадна байж байгаа улсуудын хал нэрийг дордж байна. Гадна байж байгаа жишээлбэл өмнөд Монголын хүн эрхийн мэдээллийн төв Энкватвай эдгээр бол бүгд л хадаагтай л одоотай байсан. Хадаагийн тухай энэ төр уян санаагийн одоо нөлөөгийг хүртэж байсан. Ер нь энэ бол 1990-ад оны үеийн уян өвөр монголчуудын сэхэтдийн уян санааны нэг одоо хөдөлгөөн юм аа. Ер нь түүхгүй л ингээд үргэлжилж байх ёстой. Дундаа жигээд алга болчих болохгүй. Тийм учраас цаг үе болгонд бидний өвөр монголчууд бол одоо ийм баатар хүмүүс, иймэрхүү өстрийн үйл ажиллагаа гард өрнөдгийн. Би бас сая ярьж байсан бид нар хооронд ярихдаа 10 жил болгонд өвөр монголчууд ийм уян санааны юм нэг чухал цаг үе байдаг юм аа. Иймэрхүү нэг мөчлөгтэй байдаг. Тэгээд 90-ад оны үеийн тэр төлөөлөх уян санааны бол ялцчихгүй өвөр Монголын гарчлал холбоо. Тэгвэл хадаагайгаа төрүүлсэн тухайн үеийн дээр сэхэтд оюутан юу бол энэ 90-ад оны үеийн түүхийг бичсэн юм а гэж би одоогийн энэ цагаас харахад бол тэгэл дүгнэлт хийж байна. Хадаагай 95 онд намар баригдсан шүү дээ тийм ээ. Тэгээд Википедиа би энэ Джон судалсан юм л да. Тэгсэн чинь тухайн үед хадаагай барьсны дараа гэрээсэн 100 гаруй хүний нэрсий олж авсан гэж бичиж ядъя. Тийм. Энэ талаар энэ одоо 95 онд хадаа багшийн 1995 оны 19 сарын 10 дэлхийн хүнээ эрхийн өдөр тийм аа нэг Нобелийн хүнээ эрхийн чамд өгдөг хүнээ эрхийн өдөр үүрээр шөнөөр гаттын цагдаа хот байгаа хадаагийн Монгол судлалын номын дэлгүүрт шөнөөр дайрж ороод тэгээ гэрт нэмжлэг явуулаад ингээд тухайн үед хадаагийн гэрт байсан нөгөө өвөр Монголын өмнөд Монголын арчил хоолны хөтөлбөр тэгээд тэр нөгөө бичиг баримт бүх юм ингэж хурааж авсан гэж байлаа. Тэгээд ягаад юм гэхээр тэр яг хуу ер нь бол урт хугацаанд ингэж гэтэд тагнаж ягаад бүх юм аа тий хадаагаа яг нөгөө хөтөлбөрөөр гэртээ явчаад байлгасан үед ингэж дайрж ороод бүх юм шууд ирээд авдраасаа юм авч ирчих гэж авчсан гэж сүйдэн шинэ агш ярьж ирсэн. Тэгэхээр ер нь бол хадаа багш нөгөө 1994 онд нөгөө Монголд явсан. Монголд явж ирээд ингээд тэр үеэс гаттын нөгөө тагнуулын юунд орцсон юм шиг лээ. Тэгээд тэрнээс хойш ингэж ер нь бол банк өөр монголчуудын гэдэг тэд нар ингэж даагч ханжсэн гэж би тэгж боддог. Тэгээд нөгөө ер нь бол тухайн үеийн одоо өөр Монголын нөгөө нөхцөл байдал бол маш харанхуй байсан. Одоогоос ч илүү. Тэгээд юу гэж хэлэх вэ? Бүхий л хэмжээ тий оюутан сургууль ер нь бол ямар ч одоо интернет сүлжээ гэж байхгүй. Тэгээд цаг үе бол ер нь зүгээр нөгөө сонин сэтгүүл юм уу тиймэрхүү юм байна бүх юм мэдээлдэг тий. Тэгээд хэвлэл мэдээлж гисэн бичиг баримтыг ингээд одоо нэг файл хийгээ хадгалчих юм уу тийм юм бол байгаагүй шүү дээ тэр бичиж одоо тэгээд хэвлдэг. Тэгээд энийг нэг юм хэвлэхэд бичихэд бас маш аюултай.
Тийм өмнөд Монголын арчилсан олоо одоо хятадд одоо юу гэдэг жадраад одоо хадаагүй барихнаас хойш бол энэтэй холбогдсон маш олон хүн байдаг. Жишээл тухайн үед би бол оюутан байхдаа бас тухайн үед хятадын аюулгүй байдлын дээр чагдаагаас олон удаа дуудагдаж тэгээд сургуулийн хүрээнээс ангарч болохгүй гэсэн юмрхүү одоо тийм 28 байдалтай байжсэн. Энэ мэтэр бол ингээд энэ асуудалтай холбогдсон асуудал хятадын зүгээр байх уу? Сүүлд нь сонсохдоо сумын одоо юу хүртэл ангийн малчин айл хүртэл бас асууж исэн гэсэн одоо их сургуулиуд, дарбаг дум сургуулиудаар хүртэл багш нарууд их олон улсууд 90 хэдэн сараа хоригдсон янжил бас нэг л хэдэн зуун хүнээр бол тоологдох байх. Энэ хэрэг тоологдсон хүмүүс бол тэг яг холбогдсон хүмүүсийн тоогоо одоо боттой яг хэд гэж хэлэвчүүлэх хэцүү. Гэхдээ нөгөө хадаа багшийн шүүхээс хадаа багт ял толгохын үед нөгөө тэр материалын ингэж үжигдвэл 100 гаруй хүн холбогдсон гэж ярьж байгаа 30 гаруй гишүүдтэй гэдэг. Тэгээд ер нь өвөр Монголын нөгөө олон газарт зөвхөн Хөх хот биш тийм Хөх хот болохоор 10-аад хүн баригдсан. Нөгөө 1995 оны 12 сарын 10-нд Хэдэн айлын гэрт Хөх хотод дайрж ороод Дохтон баяр тэгээ нөгөө Харлуу, Чинхайшаан, Тэгший гэдэг 10-аад айлын гэрт орчоод бүгдийг барьсан. Тэгээ энэ ингээ барьсан үед болохоор 12 сарын 17-нд байх тийм долгоон эднэр Хөх хотын олон сургуулийн оюутнууд нийлээд Хөх хотод жагсаалж авах болсон. Анхны жагсаалыг. Тэгээ ер нь Хөх хотын юугаар явж байгаа. Тэгээд эхнээ жагсаал тэгээд дарамгаалгсан байлаа тийм долгоон. тийм эхнээ жагсаалд бол хадаагийн суллуулах гэдэг Монгол судал номын дэлгүүрийг хаацсан байсан. Тэрийг дахиж юу онгойлгохыг шаардсан. Тэгээд энэ баригдлагдсан энэ югуудыг багш наруудыг сулал гэж. Тэгээд хотын уяттууд хотод жагсаал хийсэн. Тэр жагсаалд нэг жоо хүрхгүй хүн оролцсон л доо. Гэхдээ нэг юу чадаагаар хятадуудын хитнэн жуун тийм чагдааны машинаар дүүрэн тийм чирэг чагдаа ирээд бүгдийг нэг хүн дээр 2-3 хүн очиж бүгдийг барьж аваачаад тэгээд бүгдийг дарамгаалсан байдгийг. Тэгээд тэрний дараа нь энэ оны сүүлчээр нь шинжилтгүй бас нэг 20 дугаар оны жагсаалд оролцсон. Би болохоор нөгөө тухайн үед гэдэг энэ хяналтанд орсон болохоор нэг оролцож чадаагүй. Тэгээд 20 дугаар оны жагсаалд бол шинжилтгүй бай түрүүд оролцсон шүү дээ. Нэг дахин бас ярихт. Би ч яг 95 онд Хөх хотод байгаагүй. Шилээ хотод нөгөө сургуулаа хаяад ирчихээ Шилээ хотод давтчихсэн. Тэгэхээр нөгөө дахиж конкурс шалгалт өгөх гээд бэлдээд Шилийн гол аймгийн Монгол дом сургуульд 12 дугаар ангиас давтаад шалгалт өгөх бэлдээд хийсэн. Тэгсэн чи нэг өдөр наад нэг захаа ирлээ. Тэгээ гайхаад задлаад уншсан чинь юу гэж ирэх гэхээр нөгөө Хөх хотод том очир гарсан. Одоо ингээд хадаа багш бүх хүмүүс барихтлаа. Гаттууд ингээд гатын цагтаа бүгдийг барьсан. Долгоон ингээд манай хүчин эднэр манай нөгөө журмын нөхдөд бүгд одоо жагсаал хийгээд тэгээд сургуульдаа 20-нд орчиход байна. Болгоомжтой байгаарай гэсэн. Тэгээд хаяг даагүй тийм захаа ирсэн байдаг. Тэгээд би нөгөө захааг үүжээд тэгээд одоо энэ чи одоо том очир гарстаа гэх. Тэгээд Шилээ хотоос одоо Хөх хот руу утсан. Тэгээд Хөх хот очоод манай тухайн үед нөгөө журмын нөхдөөтэй сургуулиудаар байсан нөхдөөтэй нийлдээд тэгээд ухаагаад хуудас бичээд хотын их сургуулиудаар тараагаад тэгээд 12 сарын 30-нд 2-4 удаа жагсаалж хаан байгуулсан Хөх хотод. Тэгээд тухайн үед бол нэг 100 гаруй хүн 70 хэдэн хүн орсон гэж Японы сан дээр бичсэн байсан. Бид нар бол тухайн үед тэрийг тоолж үзээгүй. Гэхдээ ер нь бол ойролцоогоор 100 гаруй хүн Хөх хотын их сургуулиудын годамжаар алхаж жагсаад тэгээд Монгол сэхэтнүүдийг суудал монголчуудыг Монгол үхэл өсвөгчгээрээ сургах юугийг хэдэн жилийн шаардлага тавьчихсан. Тэгээд Монгол оюутнуудын тоогыг нэмэх хэрэгтэй. Монгол оюутнуудын нөгөө хэрэгтэй сургаан бүтээл өгөх хэрэгтэй мэддэг хууль орчин үеийн компьютер ийм мэдлэгүүдийг сургах хэрэгтэй. Тэгээ баригдсан сэхэтнүүдийг судлах хэрэгтэй. Тэгээ иймэрхүү шаардлага гаргаад жагссан. Тэгээд тухайн үед бол мэдээ алгасан. Тэгээд яг хуу сүүлд нь гатын цэрэг цагтаа шууд хүчээр дарамгаалаад бид нарыг шоронд хийсэн л дээ. Тэгээд нэг 10-аад оюутан хоригдсон. За хадаагүй тэгээд 95 онд баригдаад 96 он одоо
шүү хэрэгээр тасрахтаа өх орноо салан тусгаарлах, өх орноосоо салан тусгаарлах нэг ял байдий. За тэр нь одоо ойлгомжтой. Хоёр дахь ял нь одоо тагнуулын хэрэгээр. Үнэхээр хадаагай үнэхээр Монгол улсын тагнуул байсан юм уу? Та юу гэж бодож байна энэ талаар? Хадаа багш яг нөгөө Монголын тагнуул гэсэн юу нь болохоор тэр шүүх бичгийн дараа гэж бичиж байна. Монголын нөгөө Монгол улсын тагнуулын хоёр хүнд Өр Монголын намын хорооны 13 дугаар тоод бичиг материал гэдэг тэр бичгийг өгсөн гэж. Тэгээд байнга одоо өмнөд Монголын ардчилсан холбооны үйл ажиллагаа болоод байдлыг Монголын засгийн газар Монголын тагнуулын талд мэдүүлж тэднээс нөгөө тасгалзгүй тийм тосломж хүсдэг байсан гэж тэгж заалцсан байна. Тэгэхээр бид нар бол бодоход тэр тухайн үед Монголын талаас одоо өр монголчуудыг одоо ингээ арчсан юугаар яана гэсэн тийм ил дод дадлага байгаагүй. Ягаад гэвэл тийм боломж байгаагүй тухайн үед. Яг хөө 94 онд нөгөө дэлхийн монголчуудын цуулгаан Монгол Улаанбаатарт болохоор бид нар нөгөө уяатан байсан. Тэгэхээр нөгөө дасаг босрохоо ингээ сонингийн юм дээрээс уншиж чад маш их баярлж яснаас илүүтэй өөр тийм боттой тийм адлага ерөөсөн байгаагүй. Тэгэхээр би өдөрт битгэхгүй тэр одоо тагнуул гэдэг бол тэр бол ямар ч үр үйлдсэн байхгүй гэж би боддог. Тэгэхээр ер нь нөгөө хаглан ботлох гэдгийг ч гэсэн тийм хадаа багшуул тийм хаглан ботлох тийм үйл ажиллагаа хийгээгүй. Тийм хүн байгаагүй шүү дээ. Тэр зөвхөн нөгөө хуулийн олон улсын хуулийн хэмжээнд гатын үндсэн хуулийн хэмжээнд тийм цөөхөн донд үндэснээ байх ёстой эрх ашигын дагуу үйл ажиллагаа тэмүүлжид болон бичсэн. Тэгэхээр тэр нь үйл ажиллагаач болж чадаагүй. Тэгэхээр барихсан юм байна. Тийм дээрээс нь тэр шилд сая хэлсэн шүү дээ 13 дугаар тоод бичих материал гэдэг бол тэр өвөр Монголын намын орооноос тархаасан тэр гятад иргэдүүдийг өвөр Монголд одоо сууршуулж тиймэрхүү маягийн бичиг баримт байхгүй. Тэгэхээр тэр бол тухайн үед бол нэгэнтээ нууцын жиргээс гарцсан ил материал юу байсан. За энэнд бол Монгол улс даваачсан бол үнэн байна. Гэхдээ тэр бол нууцын жиргэлэлтэй биш. Тиймээс энэ бол албаар тагнуулын жохоохын төлөө ингэж одоо урам хэрэг үүсгэж байсан. Дээрээс өөр тэр хадаа багшийг бол Хятад улсын халгам сагалгам бутрак гэсэн тийм ял өгсөн гэдэг нь бол тэр бол нэг сэхэтүүнээ бичсэн одоо хөвлөгдөөгүй ном. Тийм нэг төсөөлөл юм. Орой Хятад арчлэр бол бид нар явах вэ гэсэн маягийн тийм нэг одоо хөвлөгдөөгүй тийм нэг одоо судалгааны маягийн тийм жил байсан шүү дээ. Энэ бас ямар ч үйл ажиллагаа болоогүй жил. Тэгэхээр Хятадууд бол одоо энэ өвөр монголчууд ийм эрх чөлөөний хөдөлгөөнийг ногчин дарахын төлөө нөгөө барын жолжиг багаасна гэдэг шиг бүр багаас нь тэгэж үйл ажиллагаа болохоос өмнө ингэж юуж ногчин дарах гэсэн юм нэг оролдлого байсан юм аа. Энийг л хадаа багш ерөөс хүлээн зөвшөөрөөгүй. Хэрвээ хадаа хэрвээ ялан одоо хүлээн зөвшөөрөх юм байсан бол ядаж нэг хэдэн жил 5 жил 10 жил ч юм уу дутуу шорон цог байсан. Гэхдээ энэ хүн бол өөрийнхөө тэр юугийг гэттэй сажиж авлираагүй, эдийн болтол авлираагүй. Одоо гэрийн шоронд суусаар л байгаа. Ийм учраас хадаа багшийн энэрхүү одоо тийм хадмын жаргал бид нар үнэхээр биширж байна. Энэ бол өвөр монголчуудын одоо түүхэнд яалтчгүй ингээд бичигдэх тийм тод жишээ болж байна. Тэгээ би одоо хадаа багш гэж боддгийн одоо 15 жилийн ял аваад тэгээд 19 жил шоронд суугаад тэгээд гатын хамгийн хүнд дэглэмтэй шорон тий өдөр болгон одоо өөрийн сүлд нэрчүүлдэ бичсэн байлаа. Өөрийн 100 гараа одоо тийм гандангийн нөгөө цагтаа нөгөө гэмт хэрэгтнүүдээ өдөө гатхаад хадаа агшиж одсон түн гараа одоо тий 10,000 гараа одоогоос дээш ингэж дарамтлж одсон. Тэгээд өдөр болгон нөгөө тийм хүмүүсийн сэтгчийг яах өмөр хортуулдаг өдөр болгон. Тэгээ бүр нөгөө ялг юм мэдэргээд тэнд гарын үсгэж оруулахын төлөө тэгээ уян санаа балартуулдаг тийм эм уудах юм байна. Тэгэхээр 60-даа нөгөө 3-4 удаа бүр ингэж бүр өөрийн мэдрэл хэдэн сар бүр мэдээгүй бүр тийм байдалд ороо. Бараг тэр цаасан дээр нь гарын үсгээр зурхын хэмжээнд хүрч исэн гэж. Тэгэхээр тэр үед бол яах вэ ер нь бол Монгол хүн байна да би гэдсэн. Тийм сэтгэл одоо ингээд дэш нь авч би одоо Монгол хүн болохоор яасан хятадын өмнө өвдөөс хөрөх ёсгүй гэж. Ингээд тэр сэтгэлээсээ болоод гарч иж чадсан гэж. Тэгээ бас өөрөө яар битсэн байлаа. Манай ар грик нэ тийм ээ. Ингээд дэмжлэх манай эхнэр хүүхдийн ингээд дэмжлэг байгаагүй бол би ингээд гатын шоронд өгцөн баг. Одоо ингээд гарч иж чадахгүй гэж. Тэгээ ер нь бол хадаа багш өөрөө ингээд ганцхан хохирсон төдий биш. Хадаа багшийн эхнэр шинэ
бид нар яг өвөр Монголд ингээ хадаа шинэ хоёрыг хүндлээд баг шиг дууддаг байсан юм өвөр Монголд залуучууд тий хадаа ах шинэ баг шиг. Тэгээ хадаа ах шиг хүн Уиллис 2 удаа шорон суусан. Одоо аав нь барих үед 10 настай байсан хүн ганц хүүтэй. Тэгээ дунд сургуульд орсон хүүгийн сургуулаас нь хөөгөөд тэгээд 2001 онд 2 жилээр шоронд хийсэн. Нас нь хүрэхээс 16 таа байхад нь хатууд 2 жил шоронд хийсэн. Тэгээ ингээд нөхөр нь шоронд явчихаад хүүн барьцаад байхад би ингээд шинэ ах шиг бодоос одоо ингээд барах хэцүү байх тий багын эмэгтэй хүмүүс даач чадахгүй ингээд амьдрал нугарчдаг гэж их зовдөг байсан. Санаа болдог. Гэхдээ шинэ ах шиг бие дээрээс тэр манай Монгол эмэгтэйчүүдийн яг нөгөө төмдийн мантгай цэцэн хатнаа тийм сүсж ярах тийм баатар эмэгтэйчүүдийн юуг олж харж ирсэн. Тэгээд ер нь бол манай Монгол эмэгтэй хүмүүс ямар их сүсж ярахтай төвчээртэй байдаг бай гэдгийг харж ирсэн. Тэгээд шинэ ах шиг өөрөө ч гэсэн нөгөө хадаа ах шиг барьсны дараа 3 сар нөгөө Америкийн доод нэвтрүүлэг нөгөө яралтай өгснөөсөө болоо 3 сар шоронд харагдсан. Тэгээ хүн нь болохоор зөвхөн ээж дээр нь үлдчихсэн 10 настай хүн. Тэгээд сүүлд хадаа ах шиг 2014 онд одоо нөгөө 10 онд нөгөө 15 жил нь дуусаад гар нэх гэдэг гатууд гаргаагүй суллаагүй зүгээр гэр бүлтэй уулзуулаад нөгөө буудалд газар уулзуулаад гадагшаа харуулчихсан мөртөө. Тэгээ хадаа ах алга болцсон. Тэгээ 4 жил алга болсон. Тэгээ яасан гэсэн энэ хугацаанд хадаа ах шиг эхнэр шинаагийг дахиж 5 жилийн ял өгөөд 3 жилийн ял өгөөд 5 жилээр хойшлуулах. Нөгөө хуул усаар номын сан эрхэлсэн гэдэг. Тэдний чинь одоо номын сан бүх юмын хөрөнгөний хогцныг хураагаад бүх юм яасан шүү дээ. Одоо өднөн жил тухайн үед одоо дэлхийд ганцхан тийм Монгол судлалын номын дүр байсан. Өөр Монголд биш, хятад биш, дэлхийд ганцхан. Тийм олон улсын хэмжээнд одоо ингэж юм Монгол судлалын эрдэмтдтэй одоо гэдэг ном юугаар хангаадах юм цорын гат ном байсан. Тэгээ энэ номын саныг ингэж хаагаад тэгээд нөгөө шинэ ах шиг одоо өчнөө одоо 3 шүү дээ. Одоо өдөр би бол одоо яг байн харчаад байсан шинэ ах шүү дээ тухайн үед. Тэгээ бүр ямар нэгэн асуудал өдөр болгонд хараас нь дагалтай ханилт юун дотор явдаг. Амьдардаг тэднэ. Айц хөс дотор. Тэгээд нөгөө ер нь ганцхан шинэ ах биш. Одоо тэднээ садан төрлийн книйг хадаа ах шиг ах чинь шинэ ах шиг хэдэн ахын бүгдийг ингэж хэлмэгдүүлсэн. Тэгээд 10 онд ингээ хадаа ах шиг гарах шинэ ах шиг ягаад Уиллсийг дахиж 6 сар 9 сар шоронд хийсэн бас дахиж. Тэгээд гол зорилго нь болохоор нөгөө хадаагийг ялын мэдрүүлэх. Тэгвэл одоо нөгөө өөрийнхөө хоодос видалда хийсэн гэсэнд гарын өсөж орчих бол одоо болчихно гэж. Инээд л одоо гэж гэр бүлөөр нь гэж барьчаалж ингэ дамжсан. Тэгээ энэ бол ер нь одоо 21 дугаар зуунд ямар ч бараг 20 дугаар зуунд ч гэсэн бараг тийм явдал бол бараг улс оронд байгаа. Тэгэхээр одоо энэ өвөр монголчууд ямар харамхай байдлаар амьдарч байна гэдгийг бол одоо хадаа ах шиг нэг гэр бүлийн гэнэ. Өнгөрсөн амьдралаас энэ сүүлийн 20 хэдэн жил тийм сайн гэрэлж байна. Тэгээ ер нь бол би ч хадаа ах шиг одоо нөгөө Мягмарын ансаа шүкки те 15 жил шорон суугаад арчинтоо тэмчиж ингээд улс үндэснийхээ эрх ашигын төлөө тэмчээд ингээд Нобелийн шагнал авч ирсэн. Өмнөд Африкийн Нарсан Мандела те бас улс үндэснийхээ төлөө өнг тавигийн замаар тийм ээ цөөхөнгийн эрх ашигын төлөө ингээд тэмчээд Нобелийн шагнал тавигийн шагнал авч ирсэн. Далай лам ч гэсэн адилхан. Тэгэхэд манай хадаа багш бол ер нь одоо шудраг эс үнэ эрхчдөө энэ төлөө тэмцсэн юугаар юм бол ер нь дэлхийн ямар ч улс үндэстний юм тэмцэгсээс дутхааргүй баатарч орохтой юм тэмцэж байгаа. Ер нь бол хүнээ эрхийн шагналыг гүртэх тэр бүх шалгуурыг бол туулсан гэдэгт бол итгэж байгаа. Тэгээд ер нь манай Монголын түүхэнд үе үеийн баатар улс төрч бодлоготон баатар тэмцэгч ийм хүмүүсийн донд Монгол үндэстний түүхэнд бол алтан үсгээр хөгс цэдэгт бичдэг бол тийм баатар хүн юм аа гэдгийг бол эргэлзэж ил байхгүй. Тэгээ харин өнөөдөр манай монголчууд ар өөр хэлсэнгүү ер нь ийм баатар үндэсний баатартай монгол хүнтэй байх юм бол бахарх ёстой гэж бодож байгаа тийм. Тийм тэгвэл үндэстэн болгонд өөрийн ойл савнд байх хэрэгтэй. Би боддгийг үндэсний түүхийн гэвэл тэр үе үеийнхэн баатрууд нь бичдэг байсан юм аа. Тэгвэл монголчууд бидний дунд одоо 90-ад оны үед өөр монголч болсон баатар бол ялчгүй хадаагүй бол жихэн тоёсоор орно гэж боддгийн. Тийм учраас хятадууд бол өний бол балартуулж одоо түүхийг одоо үгээсгэж балартуулж хойч үед нь жинхэнэ түүхийг мэдүүлэхгүй. Эсвэл тэр баатруудын одоо ялт гэмт хэрэгтэн шиг мэдрүүлж оролддог. Тийм учраас
бид нар бол 1990 оны үеийн түүхийг хичээхдээ бол ялч хадаагүй Өмнөд Монголын арчилсан холоо гэвэл бид нар түүхэндээ одоо бишиж оруулах хэрэгтэй. Тэр мөртөө дэлхийд яхнаа монголчууд минь тусгаар байгаа Монгол улсын минь ард иргэдмийн энэ өр монголчуудын үе үеийн тэр баатруудыг бид нэр одоо түүхэнд мөнхөлж зөвөр ойлгож ингэж алдаршуулах нь хэрэгтэй байхаа гэж би бодож байна. Тэгээ би сая нэг ярьсан тэгээ Өмнөд Монголын арчилсан холбоо яагаад Өмнөд Монголын арчилсан холбоо гэж нэрлсэн бэ гэдэг талаар бас нэг жоох ярих гэж бодож байгаа. Яг хуу Өмнөд Монгол тухайн үед одоо хадаа багш гэж бид нар ярьжсэн юм. Өвөр Монгол гэж ярил одоо Өвөр Монголын өвөртөн засвар 1945 оны 5 сарын 1 тий анх байгуулагдсанаас Өвөр Монгол гэж одоо Өвөр Монголын 8 аймаг тэр газар нутгийн Өвөр Монгол гэж одоо яг засагчлагын хувьд ингэж нэрлэдэг гэх. Тэгээ энэс гадна очиж үлдсэн гадгаад дөрвөн гошуу гэж одоо хар борон Леонийн гатын зүүн хайтын дөрвөн гошуу байгаа. Эднэрийг оруулаад дахиад Шинжангийн монголчууд хөхнөрийн монголчуудаа оруулаад ингээд Өмнөд Монгол гэж эднэрийн эрх ашигын төлөө ганцхан өвөр монголчуудын төлөө биш. Эднэрийн эрх ашигын төлөө тэмцэнэ гэж. Тэгээд Өмнөд Монгол арчилсан. Тэгэхээр ер нь одоо бид нараас өнөөдөр ингээд яриад байгаа Өмнөд Монгол өвөр Монгол гэдэг ер нь бол жоохон тодорхойгүй. Ер нь яг хөө би үгүй гэж боддог юм. Бид нар одоо Арав Монгол байна уу, Өвөр Монгол байна уу, Өмнөд Монгол байна уу? Бид бол нэг л үндэстэн нэг Монгол. Бид нарын түүхэл зөвхөн Арав өвөр гэж ингээд 45 оноос тий 47 оноос ингээд таслахтаад удаагүй шүү. Энийг мартаж болохгүй. Тэгээ яагаад өнөөдөр өвөр монголчууд ер нь гаттууд ингээд маш их толгой байгаа. Ганцхан өвөр монголчуудыг биш бүгд л хүмүүсийг. Одоо өвөр Монголын гаттын энэ хоёрход хэдэн мянган жил ингэж үргэлжилсэн юм шиг. Тэгээ яг одоо бид нар ингээд ойр орчин үеийн түүхээ ингээд эргэж харах юм бол манай монголчууд бол яг гаттын ойрход орсон 1914 оноос юм өвөр Монгол бол тий 14 оноос гэж би боддог. Ягаад гэвэл одоо 11 оны Монголын тусгаарлалтын хөдөлгөөн бол цагаан хөрмөөс хойшоо түүхэн газар нутгаа эргүүлж авах юм лөө. Тэгээд тэмцсэн. Тэгээд 5 замын чиргээр бүр цагаан хөрмөх хот хүртэл бүр газар нутгаа эргүүлж авч ирсэн. Гэвч одоо нөгөө түүхийн шалтгаанаар 5 хүн савж бүтлгүйцсэн. Тэгээд тэрнээс хойш өвөр монголчуудын хувь заяа яг гатттай ингэж нүүр тулж гатын улс төртэй холбож гисэн. Тэрнээс өмнөөр өвөр монголчууд гатттай ямарч холбоогүй улс төр ямарч хараагүй хэдэн мянган жил тий. Одоо тэрийг одоо гатын цагаан хөрм одоо 2000 жилийн өмнө барьсан үе үеийн төр цэлж зассан тэр хэрэм байгаа шүү дээ. 1800 1900 хэдэн он хүртэл энэ хэрмээр заа болгочихсон. Түүх бид Монгол хотын хэлбэл тэр байсан. Тэгээ энэс хойш одоо гатын ухаалтан ярьдаг бид нарын өвөр монголчуудыг одоо гатын Гоминдангийн харгас дарлаас чөдөөллөө гэдэг. Тэгээ бид нар одоо өвөр монголчууд Гоминдангийн ноёрхоо дотор ч хэдэн жил явсныг эргүүлээ харах юм бол одоо 14 он тий Яшка өвөр Монголын одоо 3 онцгой орон хуваагаад нөгөө чуулган юугийн үгээ болоход Рэх, Цахар, Суян гэж 3 хуваагаад гажин нутгийн ингээ гатын юунд оролцсон байсан. Тэгээд Иргэн улс гэдэг чинь гатад Иргэн улс бол 1928 он хүртэл байсан. Нөгөө Уратын чиргээ хоорондоо ингээд олон газар балдаачаад ингэж байсан. Энэ хооронд өвөр монголчуудын бүр ингээд бүр ботон гатууд бүр ботраач баахан шаан гатуудын нүүлгэж газар нутаг хагаруулж их хэмжээний дарангуйд болсон. Тэгээд өвөр монголчууд 1931 оноос 45 хүртэл 14 жил Японыг норхоод байсан. Японыг хараад байсан. Тэгэхээр өөрийн гэсэн зүүн хэсэг нь яг хуу Манжго улсын норхоод байсан. Хараанд байсан одоо норхоод гэж хэлэхээсээ илүүтэй. Баруун хэсэгт нь болохоор өвөр Монголын Дэвангийн засгийн газар байсан. Японы тэмдэглэлээр болгогдсон. Ингээ 14 жил гатаас юм. Тэгэхээр 14 оноос 28 хүртэл 14 жил Гоминдан тий өвөр Монголыг одоо Гоминдан ч байна уу гатууд өвөр Монголыг ноёрхсон. 14 жил. Тэрнээс хойшоо 31 оноос 45 хүртэл Япончуудтай өвөр монголчууд 14 жил гатаас тусгаар байсан. Тэгээд 47 оноос хойш нь тий одоо хүртэл за 49 оноос гатыг ус байгуулсанаас гатад ус байгуулсанаас хойш одоо болтер 72 жил болж байгаа. Ингээд 14 дээр 72-ыг нэмэх юм бол 86 жил яг гатын орхиод түүхэн дээр одоо бид нарын 2000 жилийн түүхэн дотор 86 жил бид нар гатын хараад байгаа. Энийг өвөр монголчууд хизээд марч болохгүй. Бид бол одоо ингээд Монголынхаа түүхээс салаад хэдэн зуун жил болоо хэдэн мянган жил болоо баг өөр үндэстэн болоо тийм өмнөд Монгол үндэстэн болоо явцсан биш. Ар өвөр гэдэг чинь нөгөө Батмаг Даян хааны үед одоо 16 зууны үеийн сүүлчийн үеэр тийм
хамаг Монголыг дахин нэгтгэхэд 6 түмэн хуваасан тийм. Захар, халах, Юншабу, Ураанхай, Төмөд гэж 6 түмэн. Ингээд зүүн баруун Монгол хуваагаад зүүн 3 түмнийг захраар төгдөд баруун 3 түмийг орцоор төвлөж ингээд тий. Тэгээд сүүлд нь одоо түүхийг одоо монголчууд түүхээ сайхан унших юм бол 10 Монголын засаж ухааны байгууламжууд 16 дугаар зууны үе тийм 1500 гаруй онд одоо Алтан хаан Төмдийн Алтан хаан нөгөө энэ үед одоо ар өр гэж анх яасан. Тэгэд халах түмэн нь болохоор ар Монгол болоод за нөгөө зүүн гарын 3 түмэн байгаа. 2 түмэн. Тэгэхээр дээр нөгөө 20 түмэн хорчин дахиад өвөр 5 халах. Тэгээ одоогийн байран, зарууд, үжээд ингээд эднэр одоо байгаа шүү дээ. Өвөр 5 халах. Тийм алчуултыг хайцсан. Эднэр нь нийлээд одоо өвөр Монгол. Өвөр Монгол дотор ингээд зүүн баруун Монгол гэж асуу. Зүүн баруун гар гэж хувааж ирсэн. Хоёр хувааж ирсэн. Тэгэхээр ер нь бол манай монголчуудын өвөр Монгол гэж яасан түүхэд одоо бидний түүхээ ингээд олон мянган жилийн түүхээ эргэж харах юм бол бид нарыг гатууд ижлэхэд удаагүй. Гэхдээ энэ гаттын төр засах бидэнд авчирсан энэ 70 хэдэн жилийн хооронд өвөр монголчуудын одоо үнд сугцаа мөхөх ус цайлах газар нутгах одоо ингэж цөөхөн болж гаттын боол болох ийм их аюултай хэмжээнд хүргэсэн юм. Одоо энэ бараг 30 жил шахуу за 20 гаруй жил одоо бараг 30 жил шахуу өмнө одоо ардчилсан холбоо байгуулж одоо ингэж тэмцэж байсан хүмүүс одоо хадаа багшийн одоо тийм ээ олон удирдлагаар одоо явж исэн одоо тухайн үед бол залуу байсан одоо хүмүүс одоо өөрснөө ардчилсан оронд очсон байгаа одоо олон тооны хүмүүс одоо яг тэр одоо өөрийн өсч байсан тэр ардчилсан оронд очсон байгаа шүү дээ. За тэгээд одоо хадаа багшийн үйл хэргийг залгамжлах одоо тэр өргөсөн тугийг нь одоо ахиж босгох одоо тэр хүнийг одоо сурталчлах одоо тийм ээ одоо усад одоо ардчилсан орнуудад одоо энэ хүнийг таниулах одоо тэр хүний одоо тэр одоо бусад орнуудын тэр Нобелийн шагналд эднэр авж байгаа хүмүүсийг харах юм бол одоо шавнар нь одоо хамтран тэмцэж явсан хүмүүс нь өөрийнхөө тэр оюун санааны удирдагчийн одоо өргөж одоо дэлхийн нийтэд таниулж одоо хүмүүст одоо ингэсний үндсэн дээрээс одоо тэр хүмүүс чинь тэмцэл нь одоо цаашдаа ингэ залгамжуулж үргэлжилж идэг тийм ээ. За ер нь бол миний харж байгаагаар бол одоо өвөр монголчуудын одоо ардчилсан холбооны тэмцлийн одоо ахаад нэг үе шин шат нь одоо бол ер нь эхэлж байгаа юм байна л гэж ер нь харж л байна л да. Одоо энэ залуучуудыг сайхан залуучууд одоо ингэ цааш нь үйл хэргийг үргэлжлүүлэхээр ингэж явж байгаа юм байна. За энэ тал дээр ер нь ямар хөө ажил хийж гэн хадаа багшийг одоо сурталчлах түүний одоо тэр ном зохиолуудыг олж одоо хэвлүүлэх одоо энэ ардчлалын одоо янз бүрийн байгууллагууд хүний эрхийн байгууллагууд одоо эднэр лөө хандах одоо хадаа багшийг одоо үзэл санааг нь одоо сурталчлах одоо тийм ээ энэ тал дээр ер нь одоо залуучууд ер нь юу хий гэж бодож байна одоо энэ ер нь юу хийж байгаа вэ ер нь бол тийм тэгвэл юу хадаа багшийн тухай өмнө тугны арчилсан холбооны тухай бол мэдээллүүд бол бид нар англи хэлээр гаргаж байгаа. Энэ дээр бол Өнөөт Монголын арчлалын юу нэ мэдээллийн өртөөний тугаас бол энэ дотор олон англи хэлний мэдээлэл гарсан байгаа. Тэгвэл явхан төвлөгдсөн миний нутаг гэдэг сэтгүүлд бол хадаа багшийн тэр Өнөөт Монголын гарах замын тухай өөрөө нэг бичсэн зохиолыг нийтлсэн байдаг. Тэр нь болохоор хадаагүй бол шоронгоос гарч ирээд 2015 онд дахиж тэр өөрийнхөө дурсамжаараа Өнөөт Монголын гарах замын тухай гэсэн үйл бичсэн байдгийг зохиол бичсэн байдгийг. Гэхдээ тандаа бас хэлж байсан. Одоогийн бичээр энэ Өнөөт Монголын гарах замын тухай гэдэг нь дурсамжуул дээр үеийг бас арай ондоо. Учир нь 1990-ад оны үе болоод 2020 он болох нөхцөл байдал их өөрчлөгдсөн байгаа. Одоо зөвхөн мэдээлэл төрөл их өөрчлөгдсөн байгаа. Гэхдээ яг Өнөөт Монголын гарах замын дээр юу бол яг боттой жохол бол хятадын гард байгаа. Тэгж үл хадаагийн юу тэр Өнөөт Монголын гарах замын тухай тэр дурсамжуул тэр сэтгүүлдүүл нийтлэгдсэн. Тэгвэл бид нар бол юу хадаагагийг Сэвидийн улсын хурлд бас одоо нэр юуж жахаа бичиж Нобелийн шагналд
одоо нэр дэвшүүлэх боломжтой юу гэж ийм итгэж арга зам хайсаар байж байгаа. Урд нь бас бид нар чахаа бичижсэн. Тийм шинжилтээ бид нар хэлж тэгвэл энэ юу гэвэл бас юм их ажил орно. Өөрөөр хэлбэл хатааггүй Урд Монголын арчил сонгуулаа байна уу? Одоогийн болсон одоо Монгол хэл бичгийн тухайч асуудал байна уу? Бүгдөө нэглэж авах. Өөрөөр хэлбэл өөр монголчуудын одоо хүний эрх чөлөө энэ баталтай шууд холбоотой. Тийм учраас өөр монголчуудын асуудлыг дэлхийн дахинд таниулах, дэлхийд дахин зөв таниулах, за тэгээд дэлхийд байгаа монголчуудаа зөв таниулах, тэгээд дэлхийд дахин дэмжлэгийг авах, монголчуудынхаа дэмжлэгийг авах энэ талаар бид нэр одоо бид нар олон янзаар адалж байна. Энэ нэвтрүүлгийн маань ч гэсэн одоо хадаагийн монголчууд таниулах, дэлхийд дахин таниулах бас нэг хувь нэмрэх болох болов гэж бодож байна. Тэ яг зөв нөгөө хадаа агш болохоор 19 жил харагдаад 2014 онд судлагдсан. Тэгээд нөгөө одоогоор бол Хөх хотод гэрийн хороонд тийм гэрийн шоронд байгаа. Гадна хаалган дээр нь ер нь коридорт нь 2 хүн байн ханж байгаа. Тэгээд камертай хаалган дээр нь гарч орохын 24 жил ханддаг. Тэгэхээр ямар ч одоо сүүлийн интернетийн хүртэл нөгөө нэдэн болсон эхлэлний хөдөлгөөнөөс хойш интернетээр бас гадаад байгаа хүмүүстэй мерсээр холбогддог байсан. Одоо бол тэр болон бүрт таслагдсан. Одоо хаана байгаа ч мэдэхгүй байна. Тэгээд ер нь хадаа агш ихнэр шинэ агш ч гэсэн одоо сүүлийн үед интернет холбогдож чадахгүй. Ер нь орж ирээгүй. Хүүхэд нь ч гэсэн бүр сургаггүй болсон байгаа. Тэгээд ер нь гарсан цагаасаа хадаа агш өөр монголчуудын малчтын эрх ашигын төлөө хөл соёлын аврахын хөдөлгөөнд шууд оролцсон. Тэгээд бүр өөрөө гарч хэлсэн. Би хэзээ өөр Монголыг эрхчлөөг олдтор тийм монголчууд эрхчлөөг ортор явна гэж. Тийм тэр гарсан цагаасаа одоо хүртэл тэмчиж байгаа. Хичнээн хичээл нөхцөлд байдаг байсан гэсэн. Тэгээ яг хөө бид нь бол ингээд ер нь энэ олон жил одоо өөр Монголын гадна хэлийн цанд байгаа зохион байгуулалтууд хадаа агшиг дэлхийн олон нийт таниулах тийм. Тэгээ ер нь Америкт, Европын холбоо, Японд ингээд олон газар дасалтгүй алдсаар ирсэн. Тэгээ бид нар яг хөө Швед байгаа бидний хувьд бол энэ Шведийн Умрат Европын улсуудаас тийм нөгөө Нобелийн улсын хурлын гишгүүд тийм Нобелийн мөнгөтэй шаналд намнаас төвчүүлэх тийм эрхтэй байдаг. Тэгэхээр бид нар болохоор Шведийн засгийн газраас тийм нэг хүн олж хадаа агшиг Нобелийн шаналд төвчүүлэе гэж байгаа. Нэлээд олон жил ингэж оролдож байгаа. Тэгэхээр сүүлийн үед яг хөө өөр Монголын асуудал бас ингэж хурцтайгаа холбогдуулаад одоо бид дахиж энэ алах маань бас жоохон эрчимтэй энэ жилээс илүү явуулъя гэж бодож байгаа. Тэгээ энэ дээр яг ер нь одоо Нэдэнгийн дэлхийг хамарсан монголчуудын Монголыг өсөв бичих босоо бичих хамгаал Монгол өөр монголчуудаа өмгөөлөх энэ хөдөлгөөн нь бас биднэрт шинэ итгэл төрүүлж байгаа. Яагаад гэвэл одоо бид нар зөвхөн цөөхөн хөдөлгөөн гадна байгаа хэдэн хүмүүст ойрлох ш тий. Манай нөгөө Монгол хэд бичих Монгол босоо Монгол бичих хамгаалах тийм монголчуудаа хамгаалах энэ дэлхийн олон газар байгаа баатар тамжигч монголчууд маань бидний туслаарай. Тэгээ өөрсдийн байгаа газруудаас юм уу бидний юунд туслах юм уу гэж хүсэж байна. Тийм. Тэгэхээр энэ зорилготойгоор өнөөдөр ингэж энэ нэвтрүүлэгт би бас оролцож байгаа юм аа. За. Манай монголчууд бол баатараар хязгаарч дутдаг юмаа тийм. Тэр үед бидний өвдөдөөс хичнээн баатар байсан. Тэгээ 100 жилийн өмнө бид нар бас маш олон баатар төрүүлж ялсан. Өнөөдөр ч одоо манай хадаа бол яахааргүй баатар гэдэг өөрийн туулсан амьдралаараа баталж байна тийм. За хадаагүй үнэхээр одоо 26 жил шорон сууж байгаа. Үнэхээр урт хугацаа байна шүү. Баргийн хүн бол шантрахаар цаг хугацаа байна тийм. Үнэхээр тийм. Бид нар ямар нэг юм хийх ёстой гэж бодож байна. Үнэхээр уриалж байна одоо үнэхээр хадаа багшийн одоо амьдрал тэмцэл одоо түүний одоо бүхий л үйлсийн талаар бид нэр ер нь бүхий л монголчууд одоо сурталчилж энэ хүнийг одоо дорсон санаж одоо энэ хүний одоо үйл хэргийг нь улам илүү дэмжихийг бас уриалж байна л да. Уриалж байна. Ардчилсан орнуудад гарцсан байгаа одоо манай хадаагаан одоо шавнаар одоо тийм ээ хамтран зүтгэгчд одоо эдгээр уцаад одоо хүчээ нэгдээсээ одоо тий одоо тэгээд бүр бодлоготой зохион байгуулалттай одоо энэ үйл хэргийг нь одоо
цааш нь одоо маш хүчтэйгээр зоригтойгоор дайчин одоо ийм хэлбэрээр одоо үргэлжлүүлээсэ.